Сайн байцгаана уу? Цагаан үрд мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Монгол-Орос хятад гурван улсын төрийн тэргүүн уулзалт 2014 Душанбе, 2015-нд Уфа хотод ногуулж, үүний үр дүнд гурван улсын эдийн засгийн коридор бий болгох хамтын ажиллагааг эрчимжүүлэх шийдэл хүрсэн. Дээд түвшний энэхүү харилцаанд тулгуурлан дэд үтц эдийн засгийн салбарт хэрхэн хамтран ажиллах тухай гурван улсын судлаачдын чуулган Улаанбаатарт болж байна. Манай улс талын зам төмөр замын хөтөлбөрийг хэрэгжүүлж, гурван улсын дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлоготой байна. Харин Оросын холбооны улсын хувьд Дорнод Сибирийн нутгаар зорчигч ачаа тээврийн төмөр замыг барьж байгуулах төлөвлөгөөгөө танилцууллаа. Улаанбаатар төмөр зам дээр төшгөсөн гурван улсын төмөр замын холбоо их ирээдүйтэй гэж харж байна. Тухайлбал Хятадаас Улаанбаатараар дамжин Москва, Европ руу очиход, Манжуураар дамжин Европ руу очихоос 1000 км дүт байдаг. Бээжин Улаанбаатар Москвагийн энэ чиглэл, Бээжин Астана Москва гэсэн чиглэлээс мөн л 600 км дүт байдаг юм аа. Аль ч тохиолдолд Бээжин Улаанбаатар Москва нь хамгийн ашигтай дэд үтц учраас гурван улс хамтран төмөр замын энэ урсгалыг илүү сайжруулах ёстой. Бүгд найрамдах Хятад ард улс мөн торгоны зам төслөөг хэрэгжүүлнэ. Гурван улсын их уялдаа холбоотой төмөр замын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр түүнийгээ дагаад үйлдвэрлэл бүтээн байгуулалт эдийн засаг хөгжинэ гэж харж байна. Манай улсыг Чоусан хоттой холбосон төмөр замыг барьж байгуулах ажлын талаар өнөөдөр эрчимтэй ярьж хэлэлцэж байна. Хоёр хотыг ингэж холбох төмөр зам байгуулах нь төрийн бодлоготой уялдаж, хоёр улсын дэд үтц дагсан хамтын ажиллагаа хөгжих шинэ боломж гарц болох юм аа. Гурван улсын ерөнхийлөгчийн уулзалтын дараа энэ оны 3 дугаар сард гурван улсын гадаад хэргийн сайднаар Бээжинд хуралдан хамтарсан холбоо байгуулах төлөвлөгөөний талаар санал нэгдсэн. Энэ удаагийн чуулганы гол зорилго нь гурван улсын судлаачдын think tank холбоог байгуулах юм аа. За эндээс болвол яг гэвэл энэ гурван улсын эрдэмтэд энэ чиглэлээр хамтран ажиллах, бас энэ чиглэлээ судалгаа шинжилгээний ажил явуул цаашдаа төр засагтаа бас зөвлөмж гаргаж өгөх, энэ чиглэлээр болвол үйл ажиллагаагаа явуулна гэж бодож байгаа. Гурван улсын судлаачдын think tank холбооноос аль аль салбарт хэрхэн хамтран ажиллах тухай зөвлөмж гарна. Маргааш судлаачдын чуулганаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, соёл хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны тухай хэлэлцэх юм байна. Ерөнхий сайд өнөөдөр ээж шийдлийн цаг уулзалтаараа хууль зүйн сайд орлогож явтаа ярилцлаа. Гүйцэх засварлын тэргүүн бизнес эрхлэгчид гадаадын хөрөнгө оруулагчдад таата нэгэн өөрчлөлт хийхээр шийдсэн байна. Бизнес эрхлэгчид гадаадын хөрөнгө оруулагчдын хэлж байгаагаар манай банк санхүүгийн байгууллагуудад мөнгөний гүйлгийг хэтэрхий хяндаг. Хууль хүчний байгууллагаас банк санхүүгийн гүйлгээ болгоныг хянаж байгаа нь олон улсын жишгт нийцэхгүй байна. Тиймээс бизнес тэг болж байгаа энэ асуудлыг судалж, санал боловсруулж, улсын хурлын намрын чуулганаас өмнө засгийн газрын хуралдаанд танилцуулахыг хууль зүйн сайдад үүрэг болголоо. Банк нь хэрвээ энэ гүйлгээ одоо с ижигтэй байна гэх юм бол одоо тодорхой тоо хэмжээнээс юм уу эсвэл гарал үүсэл с ижигтэй байна гэж байгаа тохиолдолд хууль хяналтын яг зохих байгууллагын руу яг тодорхой бас зөвшөөрлийн үндсэн дээр ханддаг ийм одоо олон улсын стандартаа бид нар бол буцааж тогтоохгүй бол бид нар нөгөө мөнгө угаахын эсрэг, авилгалын эсрэг тэмцэнэ гэдэг энэ тэмцэл маань нөгөө одоо экстрим руу хэтэрхий бол авчиж тавьсан. Хөрөнгө оруулагчдад бизнес жуулчны визээр зорчдгоос арай илүү атлаа тухайн орны иргэдийн бүрэн эрхэд хүрэхгүй завсрын статус тогтоодог жишг олон улсад байдаг. Ийм жишгийг Монгол улс тогтооё гэж ерөнхий сайд хэллээ. Байн горсон суух эрхтэй. Гэхдээ сонгуульд орж юм уу улс төрийн одоо эрх юмнуудыг бол эдэлдэггүй. Тэгсэн мөртлөө бас яг зүгээр зорчиж байгаа гадны зуулчлаас юм уу бизнесийнхнаас арай илүү юм байн горсон суух эрх мэдэлтэй ийм статусыг таах. Нэг өөрөлдвөл Монгол улсын өөрийн ногоон картыг бий болох. Одоо тэрийг янз бүрээр бид нар нэрлж олонтоос хоёрын карт гэдэг ч юм уу эсвэл одоо юу гэдэг чинь. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг бол судлаад бас энэ хуулийн хөрөнгөнд өөрчлөлийг шаардлагатай байна уу? Эсвэл бид нар бас засгийн газрын зүгээс тогтоох шийдвэрээр хэрэгжүүлээд явчих боломж байна. 1916 оны өнөөдөр Улс аймгийн Давс сумын нутагт төр нийгмийн нэр зүтгэлтэн Юмжаагийн цэдэн балагсан мэндэлжээ. Энэ өдрийг тохиолдуулан түүний өшөөнд цэцгүргэж хүндэтгэл үзүүллээ. Монгол улсын төрийг 40 жил жолоодох хугацаанд олон өөрчлөлтийг хийж чадсан. Тухайлбал хажуу дэлхийн салбар 50 дахин, барилга угсралт 210 дахин, цахилгаан эрчим хүч 244 дахин, газар тариалан 60 дахин нэмэгдэж өсрөнгөө хөгжсөн жилүүд байсныг судлаачид онцолдог.
Эдийн засгийн хүнд үед улс орны хямралаас аврах гол гарцуул үндэсний үйлдвэрлэлийн дэмжих явдал байдгийг дэлхийн олон орны хөгжлийн түүхээс харж болно. Харин манай улсын хувьд хөл дээр нь тогтож байгаа үйлдвэрүүд татврын дарамтаас олж үйлдвэрийн хаа хүртэл эрсдэл нөхцөлд ажилтдаг учирсаар ирсэн. Олон хавар нэгэндээ гэдгийн адилаар хувцас үйлдвэрлэлийн Монголд томоохон тооцогдох эксклюзив брэнд үүд хаалган барихаар усан тухай мэдээлэл олон нийтэд хүргэсэн. Үүнтэй холбогдвол манай сурвалжлах Санчирмаа эксклюзив компани үйлдвэр дээр очиж нөхцөл байдалтай танилцаад ирсэн юм а. Санчирмаа үүсэт байгаа асуудлын тухай үзэгчдэд мэдээлэх үү? За тэгээ баярлалаа. Хорим дэрэг үзэгчтэй. Тэгэхээр эксклюзив брендийн үйлдвэр дээр бид нэр очиход бол үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. За ер нь бол нэмэн үртгэхийн албан татвартай холбоотой асуудлаас болоод эксклюзив компани үйлдвэрлэл алдагдал орох ийм эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна гэдэг мэдээллийг бол бидэнд өгсөн юм а. За гол асуудал нь бол 2 жилийн өмнө 2 жилийн турш бол энэ татварын хуурамч падаа ашигласан гэсэн шалтгаанаар тус компани хөрөнгийг битүүмжлээд байгаа юм байна. За хөрөнгийг битүүмжснээс хойш нэг ойролцоогоор 1 жил 6 сар орчмын хугацаа өнгөрсөн. За асуудлын учир шалтгааныг бид тус компани захирлаас тодруулсан юм а. Хүмүүсээс зарим нь гуйвуулах юм аа, муухай. Яагаад тэгэхээр өнөөдөр энэ татвараас чөлөөлөгдөхийн тулд одоо магадгүй Чингис Бонд төлөхгүй зутахын тулд ингэж байна гэдэг ерөөсөө тийм юм байхгүй. Угаасаа энэ татварын энэ тавьсан торгуул дээр асуудал үүсгэсэн маргаан бол байхгүй шүү дээ. Хамгийн гол нь хүн өнөөдөр өртөө гэж болно. Дансыг яагаад хааж ингэж бүтэн жил 6 сар ингэж одоо энэ тарчлаанд байлгах гэж байна вэ? Энэ өөр асуудал واخгүй юу? Яагаад өнөөдөр татвар үйлчилгээний байгуул шиг ажиллаж болдгоо юм? Өнөөдөр Монгол улсын төсөв татвараас бүрддэг. Сайн татвар хураахын тулд яах ёстой? Энэ бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ашиг орлого нь сайн байх ёстой. Тэр хэмжээгээр татвараа төлнө шүү дээ. Яагаад энийг ойлгохгүй юм бэ? Ингээл дарамтлаад авах юм бол хинч амар тайван байхыг хүссэн шүү дээ. Одоо эхнээсээ зарим томоохон компани захирлууд утгаасаа явж штэ. Яагаад ийм байдалд хүргээд яагаад энийг өөрчлөхгүй вэ? Үйлдвэрлэгч хүмүүс бол өөр л дөө. Яагаад тэгэхээр эн чинь үдий зэрэгтэй энэ баялагийг босгоход дан ганц одоо миний зүтгэл биш штэ. Энэ бүхэл бүтэн багийн энэ бүхэл бүтэн ажилчдын минь сэтгэл хөдлөмөр шингэсэн зүйл байхгүй юу? Ингээд талаар өнгөрөөхгүй тулд би ингэж өнөөдөр эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Тэр 750 сая төгрөгийг намайг хууль бус одоо баримт бүрдүүлж авч ийн гэж ярьж илээ. Тийм огтхон байхгүй. Яагаад тэгэхээр энийг зүгээр хин нэгэн хүн өгцөн зүйл биш шүү дээ. Энийг чинь арилжааны банкар одоо тэр босхын давж одоо байгаа хөрөнгөндөө барьцаалж би энэ зээлийг авсан байхгүй юу? Тийм болохоор хэрвээ би ямар нэгэн байдлаар энэ одоо энэ авсан зээлээ төлж чадахгүй бол энэ миний хөрөнгийг зараал авах зүйл хэвгүй юу. Тийм болохоор би өнөөдөр энэ 10 хэдэн жил хөдөлмөрсөн хөдөлмөрөө хин нэг увайгүй албан хаагчаас болж хийсхийг хүсэхгүй байна. За өнгөрсөн жилийн үдид 100 гаруй ажилтнтай байсан тус үйлдвэр одоо өнөөдөр очиход бол 40 гаруй хүн л ажиллаж байсан. Ер нь бол одоо Монголын нөхцөлд үйлдвэрлэл явуулахад татварын дарамт их байдаг учраас энэ нөхцөл байдал тухайн компанид ч бас нөлөөлж байгааг нэг илрэл бол энэ юм а гэдгийг компанийн тайлбарлаж байгаамаа. За ийм шалтгаанаас болж ер нь үйл ажиллагаа эрхэлж маш их хүндрэл учруулдаг. Үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжих гэж байгаа бол ер нь татварынхаа ийм уялдаагүй өндөр шаардлагыг тавьдаг нөхцлөө одоо өөрчлөлт хийгээч, эргэн хараач гэсэн уриалгыг бодлого тодорхойлогч болон шийдвэр гаргагчдад хүргэхийн тулд одоо тус компанийн бас нэгэн эсэргүүцлийг аргыг бас сонгосон. За энэ эсэргүүцлийн арга бол тэд энэ сарын 19-ноос 20-ны өдрүүдэд хувцснуудаа иргэдэд үнгүү тараахаар болсон байна. Энэ бол тэдний одоо татварын дарамтыг үгүй хийгээч гэсэн эсэргүүцлийг илэрхийлж байгаа нэг илэрхийлэл юм а гэдгийг бас тайлбарлаж байгаа юм. Энэ сарын 19-20-нд энэ үндэсний брэнд маань өөрийнхөө бүх бүтээгдэхүүнийг ард түмэндээ үнгүү өгнө бэлгэлнэ гэсэн. Яагаад энэ мессежийг ард түмэнд хүргэж байна гэхээр өнөөдөр эксклюзив ер нь Монгол брендийг хөрөнгө оруулагч нар нь ард түмэн байдаг. Тийм болохоор энэ бүх хугацаанд дэмжиж биднийг өдий зэрэгтэй олонний танил брэнд үндэсний хайртай брэнд болоход нь ард түмэн та бүхэн минь хамгийн их үүрэг ролтой байсан шүү гэдгээ талархах гэж ийм үйл ажиллагаа явуулж байгаа. Нөгөөтэйгөр татврынхаа орчинг сайжруулж өөрчлөх цаг нь болжээ. Тэгэхгүй бол үндэсний энэ үйлдвэрлэгч нар, бизнес эрхлэгч нар өдрөөс өдөрт хумигдж энэ хэцүү дарамтанд үнэхээр нухлуулж байна. Хэцүү дарамт гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр энэ ёс зүйгүй, бурангүй, журамгүй, цадиггүй төрийн албан хаагчдаас ийм үйлдэл үүсэж байгааг яагаад өдий болтол энэ өөрчлөгдөж сайжруулах тал дээр
боддгоо юм бэ л гэж хэлмээр байна. Тийм. Тэгэхээр яг энэ үйлдвэрлэгчний одоо юу гэдэг хашгиран гэх үтэй. Тийм. Тэгээд мэдээж энэ амралтын өдрүүдээр эксклюзивыг дэмждэг мэддэг мөн энэ татврын нөхцөл орчинг өөрчлөе гэсэн үзэл бодолтой хүмүүс ирэх баха гэж бодож байна. За бид одоо эксклюзив компани захирлаас тодруулга авахад ийм тайлбарыг өгсөн юм аа. За бид мөн эксклюзив брендийн хувцас худалдаалах номингийн хорооллын номингийн салбарт мөн очсон. За эксклюзив брэнд бол ер нь монголчуудын аль хэдийн танил болсон байнгын худалдаа авахчтай гэдгийг бас эндээс харж болохоор байлаа. Ингээд нэгэн худалдаа авахчтай таарсан түүний ярилцлагыг одоо хүргэе. Болж байгаа гэсэн үү? Амар харамсалтай. Тэгээд одоо худалдаа авалт хий гэж ер нь бодож ирсэн болж байгаа. Болохоос өмнө ямар ч гэсэн худалдаа авалт хийгээд тэгээд одоо манго энэ төргээд брэнд идэв шүү дээ. Тэгээд тэр энтрээс бол тутахааргүй гоё загвар хийцтэй, ер нь чанартай. Би энэс юм авч ирсэн л та. За тэгэхээр эксклюзив компани тулгараад байгаа энэ асуудал бол зөвхөн одоо энэ үйлдвэртэл тулгараад байгаа зүйл биш. Нийт одоо манай уранд одоо үйл ажиллагаа явуулж байгаа бүх үйлдвэрүүдэд л энэ асуудал тулгараад байгаа. Татврын дарамтаас болж бүхэл компаниудад ийм асуудал бий болдог. Тэдний зөвхөн нэг жишээ нь эксклюзив компани тулгараад байгаа өнөөдрийн нөхцөл байдал юм а гэдгийг бас үгээр илэрхийлэхийг зорьсон. Ер нь одоо эксклюзив брендийн одоо нэрийн бараг номингийн одоо салбаруудаар бас худалдаалахаар болсон тухай мэдээллийг тэд зөвхөн өгөөд зогсоогүй. За үүн дээрээ бол тулгуурлан татврын дарамтаас ангижирья гэдэг мэдээллийг бас олон нийтэд хүргэж түгээхийг зорьсон гэдгийг бас давхар хэлье. За номингийн салбар дээр энэ үнгүү тарааж тэд үндэсний үйлдвэрлэгчийн татврын дарамтаас арилгах эсэргүүцлээ илэрхийлнэ. За энэ өдөр бол иргэн бидний хувьд нэг л өдөр одоо тараагаад өнгөрөх энэ үнгүү хувцсыг авахаар дугаарлаж зогсохоос илүүтэйгээр хамгийн гол нь Монголынхоо одоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэж хичээж байгаа энэ үйлдвэрүүдэд дэмжиж сайтар худалдаа авахыг хэрэгтэй маа гэдэг энэ уриалгыг бас олон нийтэд сэтгүүлчийн зүгээс хүргэх одоо энэ зорилготойгоор энэ хөө мэдээллийг бас та бүхэнд хүргэж байна. За баярлалаа Санчирмаа. Манай улсад 1 сая хүн өдөр тутмын амьдралдаа 4-өөс дээш цагаар интернет ашигладаг. Түүний 50% нь 13-аас 25 насны залуус байна. Өөрөөр хэлбэл ухаалаг утасны хэрэглээ, өсвөр насны хүүхдүүдийн сургалтын амжилт, за бие хүн болон төлөвших сэтгэл зүйд нь сөрөг нөлөө үзүүлдэг тухай бид дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Монголын өсвөр насны хүүхдүүд ухаалаг утсаа өдөрт 4-өөс 8 цаг ашигладаг байна. Энэ нь тэднийг ухаалаг утаснаас хэд хамааралтай болж донтох эмгэгт хүргэдгийг судалгааны дүн баталжээ. Хүүхдүүд ухаалаг утсаараа дамжуулан цахим ертөнцид амьдарч эхэлснээр бусадтай нээлттэй харилцаж чаддаггүй, ганцаардмал, тогтворгүй, танин мэд хүсэл эрмэлзэлгүй нэгэн болж төлөвшдөг байна. Илүүдэр нөгөө ухаалаг утас одоо интернет орчинд болж байгаа зүйлийн талаар бодоод ирэнгүүт хүүхэд яг одоо би энд байна те би сургууль дээрээ байна би хичээлээ харж ин гэж ботхоос илүүтэйгээр тэр зүйлд анхаарал нь хандсан байдаг учраас яг анхаарал төвлөрөлтийн хувьд их асуудалтай болж эхэлдэг буурдаг хүүхдүүд мэдээллийг юу гэдгийг боловсруулах те мэдээллийг шин санаа болгох гэхээс илүү зүгээр бэлэн мэдээлэл ашиглаад түүнийг л зөвхөн одоо юу гэдгийг одоо бусдад хуваалцах те хичээл дээрээ ашиглах гэх мэтчлэн тэр нөгөө өвөрмөцөөр сэтгэх шинээр сэтгэх санаачлаг гаргах гэдэг энэ чадваруудыг олон их багасгаад байдаг гэсэн. Сэтгэл зүйчийн сануулж байгаатай ижил нөхцөлд энэ ангийн олон хүүхэд оржээ. Тиймээс 24-р сургуулийн 8-ын В ангийн сурагчид 2 жилийн өмнө ухаалаг утаснаас татгалцсан. Одоо тэдний зарим нь гэртээж ухаалаг утас огт хэрэглэдэггүй. Ингэснээр хүүхэд нэг бүрийн сурлагын дүн, хувь хүний төлөвшөлт ахиц гарсан тухайга ярьж байна. Манай анги сургуульд ганцхан ухаалаг утас хэрэглэдэг байна. Тийм учраас манай их даваа талтай. Даалгавраа ер нь бол яг хурдан хугацаанд тэгээ өөртөө чөлөө цав их гаргаад тэгээд тэрүүгээрээ далайн талаа усан сэлэлт ер нь гадаагүйх энэ төр гээд ер нь бол их тустай болсон л да. Харих толгой илүү амарсан болов. Ухаалаг утас хэрэглэж байхад ер нь нүд мүд улаачдаг ус их тоглохоор. Тэгээд би нэг тоглож мөглөхөө багасгаснаас хойш нүд улаахаа болсон. Би ер нь анхнаасаа толгоогоор боддог байсан л да. Манай ангийн хүүхдүүд зарим нь ингээд хэтэрхий донтоод ирдэг байсан бол ухаалаг утсыг байснаар улам хичээлдээ сачиж тэгээд сургуулийн тэргүүний анги болохын тулд улам хичээж чаддаг болсон. Тэгээд 6 дугаар ангиас 6 7 дугаар ангидаа утас хэрэглээгүй. Тэгээд манай анги өөрсдөө ангидаа Wi-Fi-тай. Тэгээд 40 минутын үйл ажиллагаанд бол маш их үр дүн гарсан. Хүүхэд нэг бүр дээр сурлагын агцсан мэдэгдсэн. 8-ын В ангийн сурагчдтай адил нийслэлийн бүх сургууль хичээлийн цагаар ухаалаг утас хэрэглэхгүй байх дүрмтэй. Гэтэл боловсролын газраас гаргаад өгчихсөн энэхүү журмыг хэрэгжүүлдэг сургууль цөөхөн байгаамаа. Шалгалт молголт гэх юм бол захирлын сейфнээс гарч яадаг. Тэгээ бид нар бол юу зорилго тавьж байгаа гэхээр энэ дүрм бол өдөр болгон одоо
захирлын ширээн дээр байх учиртай. Бүх сурагчид, бүх багш нарын сургуулийнхаа дүрмийг мэддэг байх учиртай. Хэрэгжүүлэх гэвэл гаргаад өгчихсэн дүрмч байна. Ухаалаг утаснаас татгалзаад амжилтанд хүрчихсэн анги хам толомч цөөнгүй. Ухаалаг утас хэрэглэлээгээд танаа хүүхэд бусдаас ухаантай болчихгүй учраас эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйг бодож зөв сонголт хийж сургууль багш нарыг дэмжих нь чухал байгаа юм а. Мөн гар утаснаас нь илүү тэдэнтэй ойрхон байж сэтгэл санааг нь сонсож дэмжиж байх эрхтэйг сэтгэл зүйчид сануулж байна. Монгол гэрэг дэлхийн шилдэг сууцны нэгээр тодруулж байсан. Хүүхдийн хүмүүжил болон гэр бүлийн харилцаанд эерэг орчныг бүрдүүлж, энергийн зөв урсгалыг бий болгодог Монгол гэрийг эрүүл мэндийн орон сууц гэж олон улсад нэрлэдэг. Харин нүүдэлчдийн энэ хөөг соёлоос бидний хойч үе улам хүндэрэн өсөж байна. Global Shapers нийгмийн залуусанаачлан Монгол гэр төслийг хэрэгжүүлж, нийслэлийн сургуулиудад сургалтандаа ашиглах Монгол гэрийг бэлгэллээ. Монгол гэр бол нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог, амьдралын хэв маяг төгс нийцсэн монголчуудын хамгийн үнэт өв соёлын нэг юм а. Гэтэл хойч үеийн хүүхэд багчууд энэ соёлоос хол хөндий өсөж байна. Одоо жишээлбэл гэрийн хэрэглээс нэрлж чадах уу? Баганч. Миний дүү гэрийн тухай хэр мэдэх вэ? Гэрийн нийт хэрэглээг нэрлж мэдэх үү? Одоо жишээлбэл энэ юу юм? Баган. Уг нь иргэний боловсрал хичээлээр дамжуулан гэр барих, амьдрах арга, зан заншилтай холбоотой хичээл заадаг. Гэхдээ номон дээр хитэн зургаар л аргалсан болоод өнгөрөөдөг байжээ. Одоо харин хүүхдүүд өөрсдөө гэрээ барьж, буулгаж, бүхэл идэл хэрэглэлтэд танилцах боломжтой болж байна. За Монгол гэрийн талаар өв уламжил, зах заншлын суралцах ийм одоо суур боловсролын хөтөлбөрт бол өөрчлөлт орж байгаатай холбогдуулаад сургуулиудаар хэрэглэгдэх энэ гэрийг бол эхлээд бид нийслэлийн одоо 60 сургуульд бол Монгол гэр гардуулж байгаа. Цаашлаад бол нийслэлийн одоо 100 орчим их дунд сургууль Монгол гэр болохоор ажиллаж байгаа. Хүүхдүүд Монгол гэрийн уйн тоон ханыг ч нэрлэж мэддэггүй болчихсон энэ цагт хичээлээр нь дамжуулан өв соёлоо уламжлуулж үлдээх нь хамгийн зөв арга. Нийслэлийн 100 сургуульд хэрэгжих гэр төслийн хувьд үнэхээр цагаа олсон үр дүнтэй ажил гэдгийг багш нар хэлж байна. Өнөө үед дунд сургуулийн сурагчид маань Монгол ёс заншлаа дээдлэх, ялангуяа Монгол гэрийг барих, буулгах ажил дээр бол нэлээд бас жоохон хөндөрсөн. Яг энэ үед Монгол гэр төсөл маань энэ Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудаар хэрэгжиж байгаа нь нүдэн олсон хэрэг байна. Гэр төслийн 60 гэрийг техник технологийн дээд сургуулийн оюутнууд бүтээсэн. Ингэснээр барилга угсралтын чиглэлээр суралцж байгаа оюутнууд хан тоон матхаас эхлээд уламжлалт мужааны аргад суралцсанаа. Сонсголын бэрхшээлтэй иргэд гэмт хэрэг, галгамшиг, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага өгөхөд харилцааны хүндрэл гардаг. Сонсголын бэрхшээлээс болоод төрийн үйлчилгээ тусламж авч чадлагүй сэтгэл санаа амнаас харан хохирох тохиолдож гарч байсан. Ийм учраас Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар Монголын дүлийн иргэдийн үндэсний холбоо хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр 101, 102, 103, 105 дугаарын утсанд дуудлага мэдээллийг мессеж хэлбэрээр хүлээн авч байна. Мөн сонсголын бэрхшээлтэй иргэд Монголын дүлийн иргэдийн холбоонд гар утасны дугаараа бүртгүүлэх шаардлагатай юм байна. Энэ үйлчилгээг эхний ээлжинд Улаанбаатарт хэрэгжүүлэн цаашлаад орон даяар нэвтрүүлэх юм байна. 2010 байна. Маш олон үзчихсэн гэсэн тайлбарыг өгч байгаа юм а. Үүнтэй энэ чинь часны 6 сая тоног байгаа ажил юм байна. За Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн ижүүрэн түншлийн хүрээнд Монгол, Японы хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны нийгэмлэг байгуулагдсан. Тус нийгэмлэг Сэлэнг аймгийн Сан суманд хоёр улсын хамтарсан хөдөө аж ахуйн хүрээлэн байгуулж 5 га талбайд хүнсний ногоо тариалж өрхийн аж ахуй эрхлэгчдэд арга зүйн болоо техникийн тусалцаа үзүүлэхээр болжээ. Өнгөрсөн 6 сард Монгол Японы хөдөө аж ахуйн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж 2 улсын 400 гаруй аж ахуй нэгж оролцож байсан. Энэ чуулганы үр дүн эхнээсээ гарч Монгол Японы хөдөө аж ахуйн хамтарсан хүрээлэн Сэлэнг аймгийн Сан сумын нутагт албан ёсны нээлттэй хийж хүнсний ногоо тариалах газрынхаа анхны шанг татжээ. Японы хөдөө аж ахуй эрхлэгчид Монгол улсад газар тариалан эрхлэхэд маш их боломж байгааг онцолж байна. Цаашид энэхүү хүрээлэнгээр дамжуулан хүнсний ногоо малын тэжээлийн ургамал үр тариа тариалдаг иргэдэд зөвлөгөө өгөх, үр бордоо нийлүүлэх, техник тоног төхөөрөмжийн тусалцаа үзүүлж хамтран ажиллах юм байна. Хамгийн гол нь өрхийн аж ахуй эрхлэгч болон жижиг аж ахуй нэгжүүдэд энэ байгууллагын үйл ажиллагаа түлхүү чиглэх юм байна. Хөдөө аж ахуйн салбар нь бол чухал салбар юм. Ялангуяа Японы одоо өндөр техникцсэн, технологичсэн энэ одоо арга зүйг Монгол улсад нэвтрүүлж Монголын одоо газар тариалан эрхлэгчдийн одоо бүтээмжийг одоо өндөржүүлэхэд манай энэ хүрээлэнгийн гол зорилго орших ёстой юм аа. За өмнө нь бол бид нар бол Монгол Японы хөдөө аж ахуйн хамт ажиллагааны нийгэмлэгтэй хамтран ажиллах талаар бас санамж өгдөгд.
гарын хэсэг зурсан. Энэхүү одоо санамж бичигт бол тухайн одоо өрхийн аж ахуйг яаж одоо орлогоо нэмэгдүүлэх вэ? Нэгж талбайгаас гурвцаа яаж нэмэгдүүлэх вэ? Түүнд нь одоо тохирсон Японы шин технологи техникийг одоо нэвтрүүлж газар дээр нь одоо туршлага болохоор одоо ийм одоо хүрээлэн одоо байгуулж байгаа бол баяртай байна. Өнгөрөх 6 сард Япон улсаас авч ирсэн үрээр Эрдэнэшинш, Лууван, Цагаан манжин, Ванду зэрэг хүнсний ногоо тархин нь маш сайн ургасан байна. Ерөн цаашлаад Япон улсаас сайн чанарын үр бордоо зэргийг оруулж ирж бага талбайгаас их хэмжээний ургац авах арга технологиг нэвтрүүлж Монгол улсаас сайн чанарын зүгийн бол саримс зэрэг хүнсний ногоо экспортлох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ удаа хөдөө аж ахуйн техник үйлдвэрлэдэг Хоккайдогийн томоохон компаниудын төлөөлөл ирсэн цаашид манай Япон улсын хөдөө аж ахуйн нийгэмлэг үйл ажиллагаагаа өргөжүүлж хөрсний бордоо сайн чанарын үр боловсруулдаг бусад компаниудтай хамтран бид бүгдээрэн илүү их үр дүнд хамтдан хүрэх болно. Монгол Японы хөдөө аж ахуйн хамтарсан хүрээлэн судалгаа шинжилгээний ажлыг мөн хамтарчийнэ. Японы их дээд сургууль эрдэм шинжилгээний байгууллагуудад манай улсад ургаж байгаа болон тарьж уруулж болох хүнсний ногоо өвс ургамлын судалгааг хийж үр ашиг төрөл зүйлийг нэмэгдүүлэх зорилготой юм байна. Манай сурвалжлах хэсэг Сэлэн аймгийн Мандал сумын нутаг дахь Гацхууртын алтны орд газарт ажиллаад ирлээ. За одоогийн байдлаар 50 тонн алтын нөөцтэй гэгдэж байгаа энэ ордыг Монгол улс стратегийн орд газар болох шийдвэрийг улсын хурлаас гаргасан. Гэсэн хэдий чухам хэдэн хувийн стратегийн орд газарт авах тухай эцсийн байдлаар шийдээгүй байгаа тул өнөө хүртэл орд газрыг ашиглаагүй байгаа юм. Гацууртын орд газрын зүүн талын ингээс алт гарч байна гэх сургаар одоогоос 7 хоногийн өмнө одоо маш олон тонны нинжа нар ирж энэ хавийг одоо сэндийчих болсон байна. За бид нарын яг энэ байгаа газарт бол 40 орчим цооног ухаж алт ухсан гэж хамгаалтын албаныхан мэдээлж байна. За энэ хавийн газар нутгийн одоо үнэр танар бол аимшигтай болсон. Маш олон хүн хөлгсөн шинж тэмдэгтэй. За тэгээ дээрэс нь маш их хэмжээгээр ялгадс одоо хог хаягдал бохир хайсан дээрэс нь олон 100 жил одоо байгальд хор хөнөөлтөй байдаг батарей маш ихээр хаягдсан байна. За энэ хавьд бол одоогоос 3 хоногийн өмнө Сэлэнг аймгийн төвөөс бүр цагдаа ирж за мөн түнчлээ Мандал сумын байгаль орчин хамгаалагчтай за хамгаалтын албаныхан нийлж энэ хавьдаас нинжа нарыг одоо хөөж гаргасан гэж байна. Гэхдээ дөнгөж сая бид нарыг ирэхэд энд 4-5 нинжа нар байжгаад сая зүхтаа жалгаллаа. За Гацууртын орд газрын энэ хэсэг бол үнэхээр байгалийн үзэсгэлэнтэй газартай, үнэхээр харамлахгүй байхын аргагүй үзэсгэлэнт байгальтай ийм газар юм байна. За харамсалтай нь бол зөвхөн нинжа нарын гараар орлоо гэхэд ийм аимшигтай дүр зураг үлдэж байна. Уг нь одоо Гацууртын орд газрыг Centra Gold компанийн гэрээт бүрэн цэнгэл хамгаалтын алба хамгаалж байгаа юм байна. Гэвч хууль бусаар алт албарлагчид нэг шөнийн дотор бөөнөрөө орж ирсэн тул хамгаалагчдын хүч тарамдаж орон нутгаас тусламж гуйхад хүрчээ. Сэлэн аймгийн Мандал сумын байгаль орчин, Сэлэн аймгийн Мандал сумын цагдаагийн хэсэг бүрэлдэхүүнүүд манай байгууллагын 12 ажилчин, цагдаагийн байгууллагаас 13 хүн, байгаль орчны үндсэндээ 4-5 хүн нийлж бид нар чинь өглөө дүрж ирээл хөөдөг. Тэгээд шүн орой болохоор дийлдэхгүй бүр олон болж орж ирээл. Тэгээд үндсэндээ бид нар чинь сүүлийн 4 хоног байгаль орчин цагдаа нийлж хөөгөөд тэгээд Сэлэн аймгаас нэмэлт төрж ирж иж одоо сүүлийн 2 хоног нинжа байхгүй болж байна да. Байгаль орчныг дээд зэргээр бохирдуулсан нинжа нарын энэ үйл ажиллагаа өнөөдөр ч гэсэн зогсоог байна. Хувцас хэрэглэл багаж тоног төхөөрөмж үлдээж хамгаалтынхнаас яаран зогтсон нь илт байлаа. Анх орж ирсэн 300 гаруй хүний техник тоног төхөөрөмжийг хураан авсан ч тэднийг хууль ёсоор саатуулах боломжгүй тул тавьж явуулсан гэж байгаль орчны хяналтын улсын байцаагч хэлж байлаа. Хууль бусаар ашиг туналтуул олборлсон гэдэг зүйл заалт байгаа. Эрүүгийн хуулиар бол байгаа. Эрүүгийн хуулиар бол авах боломж байхгүй. Яагаад гэвэл энэ иргэд маань ихэнх нь хуур бичил уулуурхаа эрхлэгч одоо нөхөрлөлүүдийн гишүүнчлэлүүд байгаа. Тэгэхээр энэ бичил уулуурхаа эрхлэгчдэд зориулсан гарын авлага гэж байгаа. Тэрэн дээр заагсан заалтуудаар л авна гэсэн. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журам батлагдсанаас хойш Гацууртын орд газрыг ашиглах үндсэн эрхцэн орчин бүрдсэн. Улс орны эдийн засаг хямралтай байгаа өнөөгийн нөхцөлд ордыг ашиглах, ашиглахаа төрөн шийдэд өгчихвөл өнөө хайрлаад байсан уул ус нь хин нэгний өмнө хариуцлага хүлээдэггүй ийм хүмүүсийн гараар орж дуусахгүй байсан бизээ.
Аливаа уул уурхайн төслүүд тодорхой хугацаанд нөөцөн шавхагдаж хаагдах болдог. Харин уурхай хаах үед нөхөн сэргэлт хийхээс гадна орон нутгад эдийн засгийн үр ашиг өгөх төсөл болгон хувиргах ажил хөгжингүй орнуудад давхар төлөвлөгдсөн байдаг. Уурхайн хаалтын менежментийн талаар салбарын Налаа хотод ярилцжээ. Налаахад мэрэгжлийн элд болон байгаль орчин хамгаалагчид цугларсан нь тохиолдлын иргэвшээ. Тэд өмнө нь нөхөн сэргэлт сайн хийсэн компаниудыг жишээ болгон үзүүлж байсан бол энэ жил уул уурхайн ажлыг зогсоож бодлогогүй хаахаар юу болдгийг Налаахын уурхайн жишээгээр харуулахыг зоржээ. Нийслэлийн нүүрсний хэрэгцээг хангаж байсан энэ уурхай балгас болоод удаж байгаа. Одоо энэ хойшоо хар энэ миний сууж байсан энэ хонтоор одоо ингээд нураад дууссан. Энийг бол бид нар ингээ ашиглаад сургалт үйлдвэрлэлийн талбай ч юм уу ямар нэгэн байдлаар ашиглах ийм бүрэн болцоо байсан. Энийг өмч авчлаар хэсэг бүлэг хүмүүсүүд аваад ингээл байх хамгийн сүүлд нь юу ч хүн ингээл дуусч байна. Налаахын ордны нөөц бол дуусаагүй, одоо ашиглавал 50 сая тонны нөөц үлдсэн гэж үздэг. Гэхдээ эдийн засгийн хүнд байдал нөлөөлж дээрээс нь өмч өвчлөлийг алдаатай хийснээс өнөөдөр ийм байдал төржээ. Өвөлдөө энд 200 гаруй гэр барьсан хуваарийн нүүрс олборлогч 1000 гаруй нинжа ирдэг байна. Мэдээж тэд нөхөн сэргэлт хийдэггүй. Энд бол одоо энэ байгаль орчин бол дээд зэрэгээр дороотуулж. Яагаад гэвэл энэ яг ингээд ухаан хийсэн газраа нөхөн сэргээдгүй эргүүлээд тэр газар нь бол ерөөсө дараа одоо ингээд хүн мал юмтан ингээд хавар ялангуяа ингээд явхад бол их хүндрэлтэй энэ уурхайн талбай руу яг явж орж явахын эцсүү байж хавалт. Яагаад гэвэл энэ чинь доогуур нь хөндлөлөд автсан газар байдаг учраас цөмөр нь уул уурхайн ажил дуусаад уурхай хаагдахад тухайн компани нөхөн сэргэлтийн ажил хийдэг. Зөвхөн нөхөн сэргэлт хийгээ зогсохгүй тухайн газарт орон нутгад эдийн засгийн үр өгөөж өгөх төсөл хэрэгжүүлдэг байна. Энэ тухайл ярих нь өнөөдрийн үйл ажиллагааны гол зорилго байгаамаа. За би Солонгост яг ийм жишээн дээр очижсэн. Яг гүний нүүрсний уурхай. Тэднийх яасан гэхээр музей болгосон. Музей болгоод уурхай 40 он таагдсанаас хойш одоо хэдэн жил байна? 40, 50 жил ажиллаж байгаа байхгүй юу? 50 жил ажиллахдаа нэгдүгээр музейн чиглэлээр ажиллаад иргэдэд болон хүүхдүүдэд экологийн боловсрол олгож байна. Хоёрдугаар тэнд орон нутгийн казино байгуулсан байна. Казиногоос олсон орлогоороо тэр уурхай хотыг тэр чигээр нь тижээж байна. Налаах шиг ийм жишээг яхаад гаргахгүй байх нөхөн сэргэлтийг зохих төвшөнд хийж уурхайг эдийн засгийн үр ашигтай хаах тухай одооноос л ярьж ажил хэрэг болох хэрэгтэйг мэрэгжлийн хүмүүс сануулж байна. За баярлалаа. Цагийн үр хөтөлбөр үргэлжилж байгаа үзэгчдээ өнөөдөр хил хамгаалах байгууллага uuсан байгуулагчдын 82 жилийн ойн өдөр зам хилчдийн баярын өдрөө. Энэ өдрийг тохиолдуулаад студиуд хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга бригадийн генерал Сантер хүрэлцээрсэн танд орой мэнд хүргэе. Монгол улсын хил тайван байна уу? За баярлалаа. Эрхэм хүндэт телевиз үзэгчид та бүхэндээ хилчдийн баярын мэндийг хүргэж Монгол улсын хил тайван байгааг илтгэе. Монгол улс 8200 орчим километр газраар хоёр хөрштэйгээр хиллэж байгаа. Тэгэхээр ер нь хил хамгаалах албаныхан маань энэ өдрүүдэд юунд илүү анхаарч ажиллаж байна вэ? Тэгэхээр Монголын хилчид энэ одоо 82 жилийнхээ ог хугацааж 2015 оныг сургалт бэлтгэлийг сайжруулах хэмжээл болгож зарласан. Энэ сүүлийн 2 жилийг одоо бие бүрэлдэхүүний сургалтыг сайжруулах гэсэн ийм зорилттой явж байгаа. Энэ зорилтын хүрээнд бол бас олон ажлууд хийгдлээ. Тэгэхээр Монголын одоо хил дээр одоо амьдардаг ард иргэдийг хил хамгаалтанд оролцуулах юм зорилгоор хилийн аймагын одоо засаг дарганаар, сумдын засаг дарганаар за хилийн одоо иргэдтэй хамтарсан юм бүсчилсэн одоо сургалтуудыг зохион байгуулж явуулаа. Энэ их амжилттай зохион байгуулагдсан. За мөн одоо хойд хил дээр орос хэлтэй боловсон хүчин хэрэгтэй, урд хил дээр хятад хэлтэй боловсон хүчин хэрэгтэй. Тийм учраас одоо энэ хилтэй одоо хүмүүсийг сурахын тулд хилний одоо боловсролтой хүмүүсийг багш бэлтгээд хилийн ангиуд одоо хичээл зааж ингээд сургаж эхэлсэн. Хамгийн гол нь одоо хилийн зөрчил илрүүлэх тал дээр илүү анхаарч ажилладаг байх л та. Гэхдээ яг малын хулгай ч юм уу одоо явган хил зөрчигч гэсэн асуудлаас илүүтэйгээр бид нар өдөр бүр арга технологи нарийсж байгаа ийм цаг үед амьдарч байна шүү дээ. Яг энэ дээр манай хилийн алба маань хэр одоо цаг үеэ дагж хөгжиж чадж байна вэ? Тэгэлгүй яг Монгол улсын хил хамгаалах байгууллагын гол зорилт бол улсын хил хамгаалалт. Одоо энэ онд бол нэг хилийн зөрчлийн илрүүлэлт 15% хувиар дээшилсэн байна. Мэдээж орчин цагийн одоо хилийн зөрчил бол бас өмнөхөөс арай өөр хэлбэр шилжсэн. За мэдээж одоо энэ улс орны эрүүгийн нөхцөл байдал ямар байгааг үүнтэй холбоотойгоор одоо энэ хилийн зөрчил гарч байна л да. Тэгэхээр хил хамгаалах байгууллага бас энэ талаа бодож техникжүүлсэн хамгаалтанд шилжүүлэх талаар нэлээд түлхүү анхаарч байна. Бидэнд судалж байгаа
олон зүйлүүд бий. Зөвхөн өнөөгийн байдлаар бол замун хөтгөлийн отруудын хэсгийг бүхэлд нь техникийн хамгаалтанд шилжүүлсэн. Замун хөдөөс Улаанбаатар хүртэл 670 км хэсэг байгаа. Тэгэхээр энэ хэсгийг бол Улаанбаатарт одоо Хиланбаалах ерөнхий газар дээр шуурхай удирдлагын төв бий. Шуурхай удирдлагын төвөөрөө одоо замын үдхэл хамгаалтын үндсэндээ бүрэн хянаа сууж байна. Замун одоо хамгийн том усан хил болох бөөр нуурын хэсгээ мөн одоо тийм техник зүйлс хамгаалсан шилжүүлээд байна. Зохилох зөрчил ер нь юу байдаг вэ? За зохилох зөрчил бол одоо хойд хилд бол малын хулгайн зөрчил мөн тасрахгүй байна. За тэгэл хууль бус 8-ны асуудал байна. Хурдан марны одоо хууль бус 8-нууд байна. За урд хилд бол үнц чулуунууд, алт тэгэл одоо энэ хууль бус юм бон тус газар гарах юм хэлийн зөрчлүүд зөнхөлж байна. За ер нь сүүлийн үед бас цэргийн албанд цэрэгт алба хаах сонирхолтой залуус их болжээ гэж яригдж байгаа. Гэхдээ тэр дундаа хилийн цэрэгт алба хаах сонирхолтой хүмүүс их болсон байна л да. Учир нь юунд байна вэ? Учир нь одоо улсын хилээ хамгаална гэдэг бол бас нэр төр хэрэг. Тэгэхээр улсын хилээ хамгаална гэдэгт манай сүүлийн залуучууд бас омгшдаг. Тэгээд хил рүүгээ явж алба хаа гэдэг юм болсон байна. Одоо бол дээд боловсролтой, шаталтай юм одоо зэргүүд алба хаадаг болсон байна. Алба хаа дуусангуудаа гэрээ цэргийн албанд шилжээд ингээ бас алба хаах. Цаашдаа одоо ингэж хилчин болох, ахлагч болох. За дээш одоо хилийн цэргийн дээд сургууль болон бусад одоо манай сургадаг Оросын холбооны ус хилийн сургуулиуд сурж, энэ сургуулиуд сураад офицер болох ийм тал руугаа их төлхөө явж байгаас хил рүүгээ хил дээр алба хаах сонирхолтой залуус маш олон болсон байна. Хилчдийн өдрийг тохиолдуулан оны студид хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга бригадийн генерал сайн төр хүрэлцээрлээ. Танд баярлалаа. За баярлалаа. Би Монголын одоо нийт хилчидтэй үеийн ахмад хилчидтэй за үеийн одоо генерал офицер ахлагч төрүүлж байлдагчдаа үеийн хилийн цэрэгт алба хаасан нийт одоо ард иргэдтэй Монгол улсын хил хамгаалах байгууллага үүсгэгдсэний 82 жилийн хилчдийн баярын мэндийг дэвшүүлж эрүүл ад жаргал хамгийн сайн сайхан мөхнийг хүсээрёо. Баярлалаа. За баярлалаа. $23,000 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг нийслэлийн Баян зүрх дүүрэг хувийн хэмжлийн оролцоо хөрөнгө оруулалтыг татах бизнес форумыг зохион байгууллаа. Аж ахуйн нэгжүүдийн өмнө төрийн хүнд суртал байнга дарамт тулж ирсэн бол анхудаа болж байгаа бизнес форум төр хувийн хэмжлийн хамтын ажиллагаа бэхжүүлэхэд чиглэгдэж байна. Бизнес форум төр хувийн хэмжлийн хилцлийг бодит ажил хэрэг болгож өвчирч байгаа саад бэрхшээлийг хамтдаа шийдэхэд чиглэгдэж байсан юм а. За мөн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар бизнесийн орчинг сайжруулах, төрийн хөрөнгөөр санхүүжилт нь хийгдэж байгаа бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг нээлттэй ил тод болгоход энэ удаагийн бизнес форумын гол онцлог байсан юм. Дүүрэг дээр үйл ажиллагаа болж худалдааны том төвүүд байна. Тийм ээ. Тогтсон ажлын байр бол биш. Гэхдээ хувийн жижиг болон дунд бизнес эрхлэгчид маш их байдаг. Тэднийг одоо дэмжсэн тэр таатай орчин яаж бид нэр зохион байгуулах вэ? Яавал оновчтой бодлого хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бид нар одоо анхаарч ажиллаж байгаа. Энэний эхний том ажил нь одоо өнөөдөр бол одоо энэ бизнес форумаас одоо оновчтой саналууд манай яг нэгжүүдээс гарах болов гэсэн ийм хүлээлттэй байна. Сүүлийн эдгээр жилийн дотор хүн ам нь 300,000 давчхад байгаа Баян зүрх дүүрэгт сургууль цэцэрлэг барихаас эхлээд шийдэх олон асуудал бий. Энэ бүхнийг хувийн хэмжлийн оролцоотой нугалж ирсэн байна. Тэгээ манай хувьд бол одоо тэгээд нэг жилийн хугацаанд 3 цэцэрлэг ашиглалтанд төгсөн байгаа. Тэр бол яалтчгүй энэ дүүргийн оролцоо бол маш чухал байгаамаа. За тэгээд барилгын мэдээж санхүүжилт бол орон нутгийн хөгжлийн сангаараа шийдэж өгсөн байгаа. Энэ нь одоо нөгөө барилгын ажлыг одоо түргчлэх, барилгыг одоо бас хурдан хугацаанд гүйцэтгэхэд бас санхүүжилт бол маш чухал байдаг. Баян зүрх дүүрэг энэ онд 50 жилийн ойтойгоо золгож байна. За ойн хүрээнд анхудаа зохион байгуулсан бизнес форумд Монголын үндэсний худалдаа ажилтнуудын танхим бүгд найрамд Солонгос улсын Донггүй дүүргийн төлөөлөлд оролцож төр хувийн хэмжлийн хамтын ажиллагааны сайн туршлагаасаа хуваалцлаа. За мөн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төслөөс зээл авсан иргэд зээлээ хэрхэн үр дүнтэй ажил хэрэг болгосноо харуулсан бараа бүтээгдэхүүнээр бизнес форумд оролцсон юм. За дөнгөж сая ирсэн мэдээ та бүхэнд хүргэе. Европын аюулгүй хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн 2015 оны намрын хурал Улаанбаатар хотод 2 өдрийн туршид боллоо. Энэ удаагийн хуралд оролцогчдын хувьд бүс нутгийн болон олон улсын түвшиндх аюулгүй байдлын зарим асуудлаар ярилцаж байр сууриа нэгтгэсэн байна.
2015 онд Киргиз болон Турк улсад парламентын сонгуул болно. Харин Беларусь улсад ерөнхийлөгчийн сонгуул болох юм. Тухайн сонгуулиудын үеэр Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн зүгээс ажиглагчтай илгээх болсон байна. Харин Азербайджан улсад болох сонгуульд ажиглагчаа оролцуулах боломжгүй байдал үүсгээр байгаа тухайд парламентын ассамблеийн ээлжит хуралдааны үеэр яригдлаа. Сүүлийн саруудад хүний эрхийг зөрчсөн хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэрүүдийг Азербайджаны төрийн удирдлагууд гаргаж байна. Гэхдээ Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн зүгээс тухайн улсын сонгуулийн үйл явцад ажиглалт хийхгүй байж болохгүй юмаа гэж Португал улсын парламентын төлөөлөл хэллээ. Манай байгууллагын хувьд гишүүн улс орнуудынхаа ихэвчлэн парламентын сонгуульд нь ажиглалт хийдэг. Гэхдээ хөрөнгө санхүүгийн хязгаарлагдмал байдлаас хамаарч аль улс оронд сонгуулийн ажиглалт хийхээ шийдэх оновчтой сонголт хийх шаардлага үүсдэг гэж Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын удирдлага тайлбарлаа. Европын орнуудад төвлөрсөн дөрвөстэй асуудал санаа зовоох төвшөнд хүрсэн. Цаашдаа зөв шийдлүүдийг гаргах оновчтой зохицуултуудыг хийх шаардлагатай гэдэг дээрч Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн намрын хуралд оролцогсод санал нийлж байна. Аль ч улс орны хувьд дөрвөстэй асуудлыг шийдэхдээ хамгийн гол нь хүнлэг хандах, туслах, дэмжих хэрэгтэй гэж Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн гишүүд болон хурлын төлөөлөгчид үзэж байна. Олон улсын халагдах байгууллагын мэдээлэлээс үзвэл одоогоор дэлхийн улс орнуудын хэмжээгээр дайн дажин зовлон бэрхшээлээс шалтгаалж өөрсдөө эх орондоо амьдрах аргагүй нөхцөл байдалд орсон хүний тоо 60 сая гаруй хүрсэн байна. Бас Орос Украины хооронд өрнөсөн хямралын байдал дайны нөхцөл байдлыг зогсоох шаардлагатай тухайдаж Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн ээлжит хурлын үеэр яригдлаа. Орос Украины асуудлыг шийдвэрлэх хамгийн гол арга бол дипломат хэлцээрийн шугамар шийдэх явдал юм а. Энэ талаар эерэг хамтын ажиллагааг бид дэмжих болно. Хамгийн гол арга бол Минскийн тохиролцоогоо хэрэгжүүлэх нь цорын ганц арга зам байх юм. Одоогоор талуудын хувьд аль нь ч буулт хийгээгүй байна. Гэхдээ бидний хувьд аль болохоор харилцан ярилцахыг л дэмжинэ гэж Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн ерөнхийлөгч Илка Канерва хэлж байна. Монгол улсын хувьд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэж хамтын ажиллагаа тогтоосноор улс төрийн чухал ач холбогдолтой өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдсэн гэж улсын хурлын дарга Инколд үзэж байна. Энэ бол анх Европт байгуулагдсан. Үүнээс хойш бол Төв Азийн бүх орн, Япон, Солонгос гээд Азийн олон орнууд нэгдэж орсон юм дэлхийн хэмжээний байгууллагуудаа хувирсан. Нэрээ бол салихгүй явал ийм байгууллага байна. Тэгэхээр бид бол энэ аюулгүй байдал, терроризм, хүний наймаа, хүнсний аюулгүй байдал одоо олон салбараар бол идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Цаашид улам идэвхтэй ажиллана. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеийн ээлжит хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан Монгол улсын нэр хүнд байр суурийг олон улсад ахиулах, аюулгүй байдлаа чадварчуулах чиглэлд улс орнуудтай хамтран ажиллах бодиттой алхмыг бий болгосон. Талуудын хооронд өргөн хүрээтэй харилцан ажиллах суурийг тавьж чадсан гэж улсын хурал дахь Монгол Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын парламентын ассамблеитай харилцах бүлгийн гишүүд дүгнэлээ. Хөдөлмөрийн үндэсний намыг дэмжих иргэдийн сайн дурын санаачлаг орон нутгад өрнөж байгаа юм байна. Хөдөлмөрийн үндэсний намыг дэмжиж байгаа Ховд аймгийн иргэд салбар хороогоо байгуулжээ. Хөдөлмөрийн үндэсний намын Ховд аймгийн дэмжигчид намын ангадгаар хурлаа хийжээ. Шинэ итгэл, шинэ хүчин Монгол хүний хөгжлийн түүчээ болгосон хөдөлмөрийн үндэсний намынхныг Ховд аймгийн иргэд талархан хүлээн авсан байна. Хөдөлмөрийн үндэсний намыг оюутан залуус хөшүүд настангууд манд дэмжиж байгаа юм а. Хөдөлмөрийн үндэсний нам байгуулагдаад хүнлүүгээ чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгаад бид нэр их баяртай байгаа. Энэ үеэр тус аймаг тулгамдсан асуудал болон хөгжлийн хэдийн төлөв, хүний хөгжлийн талаар бодлого боловсруулан ажил харуулсан байна. Одоо дэлхийд ихэнд өрнөж байгаа үйл явдлаас мэдээлье. Японы парламентд болж байгаа үндэсний аюулгүй байдлын асуудлаар хуулийн төслийн хэлэлцүүлэг маш их зөрчилдөөн дагуулж байна. Парламентын дээд ангимын тусгай хороон дахь эцсийн хэлэлцүүлэг амжилттай болно гэсэн Японы эрх хэрэгч намынхны найдвар нь сөрөг хүчний намуудын хүчтэй эсрэг үслээс болж талаар болоод байна.
За тусгай орооны дарга эрх баригч либерал ардсан намын гишүүн хилцүүлгийг 5 гарагийн орой ихээр товсон ч цэрэг хүчнийхэн хуралдааны танхимын үүдийг хаан зогсож хилцүүлэг хийх боломж өгөөгүй байна. За Японы эрх баригч Ивсэл энэ 7 хоногийн сүүлч гэхэд хуулийн төслийг батлан нэмээ найдаж байсан нь ийхүү талаар өнгөрөөд байна. За энэ бүгдээс үүдээд парламентын дээд танхимд эрх баригч либерал ардсан намаас сонгогдсон гишүүд баг зэрэг түгшиж эхэлж байх шиг байна. За тиймээс эрх баригч фракцийнхан аливаа хуулийн төслийг 60 хоногт багтаан хэлэлцдэг хуулийн заалтыг ашиглахаар төлөвлөж байна гэсэн мэдээлэл ирж байна. За хэрэг парламентын доод танхим 60 хоногт багтаж хуулийн төслөөр санал хураахгүй тохиолдолд эрх баригч Ивсэл парламентын доод танхимаар хилцүүлж саналын 3/2 буюу олонхын саналаар хуулийн төслийг батлах боломжоо ашиглах бололтой байна. За ямар ч үсэн сөрөгчний намууд эрх баригч Ивслэр энэ боломжийг нь ашиглуулахгүй тулд чадах бүхнээ хийхээр төлөвлөж байгаа бололтой байна. За мөн доод танхимын олонхын саналаар тус хуулийн төслийг батлуулчихвал сөрөгчний намууд ерөнхий сайд Шинзо Абегийн танхимд итгэл үзүүлэх хэсэг асуудлаар санал хураалт явуулах боломжоо ашиглаж магадгүй гэсэн мэдээлэлж байна. За Японы эрх баригчид мөн энэ хуулийн төслөөс болж олон нийтийн ширүүхэн эсэргүүцэлтэд тулгарсаар байна. За тус хуулийн төслийг батлахыг эсэргүүцэгчид гадаа ширүүхэн бороотой байсан ч өнөө өглөөний 9 цагаас эхлэн парламентын ордны гадаах жагсаал цуглаанаа үргэлжлүүлсэн байна. За эсэргүүцэгчид Японы өнцөг булан бүрээс ирэн энэ жагсаалд нэгдээд байгаа юм. Унгар улс Сербийн талд хандаж хоёр улсын хөлийн зааг дээрх РСК болон хооргош шалган нэвтрүүлэг цагуудыг 30 хоногийн хугацаатгаар бүрэн хаах шийдвэр гаргаснаа мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ хууль бус агаарчдын халдлага дайралтыг зогсоох бүх арга хэмжээ авахыг Белградаас уриалсан байна. Хоёр улсын хөлийн зааг дээр дөрвөгчд болон Унгарын хууль сахиулагчдын хооронд хүчтэй мөргөлдөн гарсны дараа Сербийн гадаад хэргийн сайд ийхүү мэдгдсэн байна. Унгарын цагдаа нар хил дээрх хаалт хамгаалтыг даван гарахыг оролцсон цагаачдын эсрэг нулимс асгаруулагчийн усан буу ашиглахад хүрсэн байна. За мөн Унгарын нутагт орж ирсэн хууль бус цагаачдыг цагдаа нар баривчилж гисний хариуд тэд хууль сахиулагчид руу шил чулуу гэдэг гартаа таарсан бүхнээ шидэлж эсэргүүцсэн юм байна. Сүүлийн мэдээгээр Унгарын цагдаа нараас 20 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. За мөн түргэн тусламжийнхан гэмтэж бэртсэн 2 хүүхдийг орон нутгийн эмнэлэгт хүргэхээр авч явсан гэдэг мэдээ байна. Үнэхээр бид ядарч туйлдж байна. Эхнэр минь хөл хүндтэй, дээр нь өвдчгөөд байгаа ч хинч тоохгүй байна. Энэ бүхэн хизээ нэгэн цагт дуусна гэж л найдаж байна. Мэдээж Германд руу гарч чадвал бидний амьдрал Сирд байснаас хамаагүй дээрднэ. За Унгар улс өнгөрсөн 15-ны өдрөөс эхлэн цагаачлалын хуулиар чангатгаж хөлийн хамгаалтаа нэмэгдүүлснээс Сербийн талд олон мянган цагаач хаашаач хөдлөх аргагүй ийхүү гацчихад байгаамаа. За мөн Унгарын хэлийг хууль бусаар нэвтэрсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагад татахаар болсон. Өчигдөрлөгэхэд Иракаас гаралтай дөрвөгчд Унгарын хэлээр орохыг нэг жилээр хориглож албадан гаргах шүүхийн анхны шийдвэрийг гаргасан байна. Үүний зэрэгцээ Германы араас Австри улс Еврокомиссаас урьдчилан зөвшөөрөл авсныхаа дагуу хил дээрх хяналт шалгалтаа сэргээгээд байна. За мөн Австрийн хууль сахиулах байгууллагын газар дээр нөхцөл байдалтай танилцсны эцэст галт тэрэг болоод автобусуудыг нарийн шалгахаар шийдвэрлэжээ. Өнөөдөр Европт үүсэж байгаа энэ хямралын цаад шалтгаан нь Америкийн нэгдсэн улс тэргүүтээ барууны орнууд Сирийн засгийн газрыг эсэргүүцэх хүчнийхэнд улс төрийн болоод зэр зэвсгийн тусламж дэмжлэг үзүүлсэнд оршиж байгаамаа. Ийм дэмжлэг авсан хэт үзэлтнүүдийн харгислалт түрэмгийллээс болж өнөөдөр энгийн иргэд олон зуун мянгаараа орон гэрийн орхин зүгтж зайлахаас өөр аргагүй хүрсэн юм а. За түүншгээр барууны орнууд энэ алхмаа зогсоохгүй бол Сирийн хямрал мөргөлдөөн цаашдаж дамжирна гэж үзэж байгаа судлаач мэрэгжилтнүүд олон байна. За Сирийн дөрвөсний хямрал 2012 онд эхэлсэн бөгөөд эхний жилдэлгэхэд тус улсын 2 сая гаруй иргэн орон нутагтаа болоод хөлийн чанд руу дөрвөөд нэгсэн тоо баримтыг олон улсын байгууллагын дэлгэж байсан юм. За харин өнөөдөр дэлхийн хэмжээнд нийт дөрвөсний тоо 12 саяд хүрснээс хөлийн чанд руу гарсан 4 сая цагаач дөрвөгчийн тал хувь нь Сирийн иргэд байгаа юм байна. Украиний ерөнхийлөгч Петр Порошенко Оросын улбан улсын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах зарлиг гаргаад байна. Энэ хоригт Кремийг хүчээр өөртөө нэгдгсэн Донбасст төрөмгөл үйлдсэн гэж буруутгагдж байгаа Оросын улбан улс төдийгүй үүнд холбоотой гэж үзсэн орнуудад ч багтсан байгаа юм байна. Украиний ерөнхийлөгчдийн өмнөх шийдвэрээс ялгаатай хоригийн шинэ хар жагсаалтанд Оросын болон бусад орны 400 гаруй иргэн 100 гаруй хуулийн этгээдийг багтаасан байгаа юм байна. За тодорхойлбол Орос улбаны улс Украин дангаар тусгаар тогтнолоо зарласан бүгд найрамдах улсууд Израиль болоод Европын зарим орны иргэд аж ахуйн нэгжүүдийг энэ хоригт багтаасан байна. Оросын албаны хүмүүсээс энэ хүч жагсаалтанд Батлан амлахын сайд Сергей Шойгу, ерөнхий штабын дарга генерал Герасимов, за Думын дарга Наришкин нарыг оруулсан байна.
За мөн Трансаэро, Северсталь компаниуд, за Москва болон Россия зэрэг хэд хэдэн банкнаас гадна Оросын NTV, Первый канал, РТР Планета, Россия 24 телекомпаниудын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Энэ дагуу дансуудыг нь царцааж Украиний нутаг дэвсгэрдэх хөрөнгө мөнгөө шилжүүлэн гаргахыг нь хориглож байгаа юм байна. За мөн виз олгохоос татгалзан Украиний нутаг дахь мэдээлэл, холбоо харилцааны сүлжээг ашиглахыг нь хориглоод байна. Одоо та бүхэн цагаа гарan сэрэмжлүүлэг мэдээ хүргэе. Тариалангийн мөс нутгаар нойтон цас орох урдчилсан мэдээ гарсан байна. Тухайлбал 9-р сарын 21-нд Төвийн нутгийн зарим газараар 24-өөс 25-нд ихэнх нутгаар бороо нойтон цас орох төлөвтэй байна. Зүүн зүгэн тариалангийн мөс нутгаар 20-нд Хинтийн нутгаар 21, 24-нд Хинтид орондын зарим нутгаар 22-нд орондын зүүн хэсгээр бороо орно. 24-нд шөндөө Хинтийн хойд хэсгээр нойтон цас орох төлөвтэй. Өөрөөр хэлбэл ойрын 7 хоногт бороо хур баг, өдөртөө дулаан байна. Харин 24-25-наас бороо нойтон цас орж, шорон болон цасан шурав шуурч хүйтрэх төлөвтэй байна гэж Улс цагаар орчны шинжилгээний газараас мэдээллээ. Одоо та бүхэн нийт нутгаар цагаагаар байдалтай танилцсан уу? Цагаан хүрд мэдээний хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Сайн мэцхан өргөн үзэгчтэй та бүхэн орой амралтай аялахтай сайхан хүргэж гэнэ. Бид үзэгч та бүхэндээ өдөр тутмын спорт мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаараа үзүүлэхэд бэлэн боллоо.